Одоо ерөнхийдөө уян морийг яаж эмчлэх вэ? Яаж засах вэ? Гэдэг энэ олон бас зүйл төрөл байдаг. За энэ болгоныг л чад ятан хийх өөрийн болон нутгийн одоо энэ амлалтаа улсад морь малын хатгаж туслах зааж сурах ийм л чиглэл рүү одоо явж байна. За одоо намрын цагт одоо илүү тохиолдог нэг юмгийг бол одоо бага атууны сахуутах өвчин гэж байна. Энийг одоо уламжилт аргаар яаж одоо хатгаж ханж эмчлэх вэ? За мөн одоо бас энэ намрын саруудад зуныхаа уянд та авсан эмггийг хурдан морины эмггүүдийг яаж эмчилж илаашуулж авч дараа жилийнхаа наадамд бэлдэх үгээд энэ мэтчлэн алгацлуудыг хийж байна да. За тухайлбал намар одоо адуу сахуутахаар яаж адуу хатгахдаа бол багжгоо бол хатгана гэсэн юм байхгүй. Тэгээ багжаа муучва мухачва хамаагүй ойран хийж авсан байх гэлтэй. Бүх мэт. Гарын дор материалаар нь ойран. Тэгтээ энэ кисийн дандаа ган, энэ зүг ган тэмрэл хийдэг. Махан тэмрэл хийж болдгоо. Махан тэмрэл хийвэл баата. Ган тэмрэл хийн. Ягаад гэвэл гангийн дом гэж юм байна. 9 эрдэнд ган багтдаг. Тэгээ энэ цагаан ган, энэ төмөр цагаан дурд юм шүү дээ. Цагаан ган гэж. Тэгээд энэ хатхуурт өвнөрт одоо хэрэгэлдэг. Энэ бол одоо өрөм нэг талаар амьдрал хийдэг дэрэл өрөм шиг боловч бас малаа нэмчилж энэ хатхуур. Морины хатхуур бол наадамны маргаашнаас л эхэлнэ л дээ. Наадамны маргаашнаас эхлээд наадам за одоо морд ямар хөө болж хөл энэ морины хөл ямар аль нь тэр морины ямар байна гэж бүгдийг нь үзээл. За энэ нь болохоор хөлдөө цустай байна одоо. Айн чээж нь хөнд ирчих. За энийг тэгж чадах хээш. Одоо ингэж чадах хээш. За энийг бол одоохон барьж аваад шүрвсний хийг нь одоохон цурлажаа. Наатах чи одоо нэлээд зурлаа хэрэг зэрэг зурлах нь тэрийг зурлуулжаад татах нь. За ингээд намрын хатхуурыг ирээсээ юунаа тижэл орохоос өмнө идэлхээс өмнө бүгдийг хатгаж гүйцэтгэж бүгдийг тэр адуундараа бүх адуугаа янзлах хэвээр. Ингээд идэлж хэрэглээд өвлжөнгөө тижээгээд хаваржингаа идэлгээ хийгээ хөсөө хийгээд бүх юмаа хийгээд ингээд ингэсний дараагаар хавар яг 100 мөр уралдахаас өмнө нооны үеэр нэг хатгуур гин эцсийн хатгуур. За одоо юу ундаа байна? Одоо эндээс юм хоцорч юу? Энэ адуунд юм байна уу? Энийг хатгахаар хатгах шаардлага байна уу? Шаардлагатай адуунуудыг хатгаад бүгдийг хатгаж ингээд тэгээд яг ногооны үеэр хатгаад эцсийн хатгуурыг хийн. Жилийн хатгуур ингээ 2 удаа л хийгдэх хэрэгтэй байгаа уулна. Тэгээд уралдахаас өмнө энийг уралдаан дундуур бол хатгуур гэдэг бол шал худлаа юм байгаа байхгүй юу? Уралдаан дундуур хэрвээ хатгахаар байсан адуу бол тэр жилийн өнжөө гэсэн үг. Хойд юу яа одоо хатгаад хойд нь уралдуулъя. Энийг энэ жилдээ бол болъё гэд хойш нь тавьж уралдуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл адууны хөл авахдахгүй адуу ер нь уралдаа л байна. А тэгэхгүй тэр адууг дурандаараа за энийг одоо энэ жил заавал тийм наадамд оруулах ингээд өгөх юм бол тэгэл тэр адуу ганц уралдаа дуусчдаг байхгүй юу? Морины хануур гэж одоо хатгах цэг болгон бас тодорхой хэмжээний одоо утаа байна. Хэмжээсээр хатгана. Дандаа бүгд нэг төрлийн юм хатгахгүй. Манай Монгол уламжид хэмжүүр бол одоо хумсан толио буюу 1.5 см. Гэхэд одоо туур хатганаа гэл. За пунгийн хэмжээ буюу одоо ойролцоогоор 3 см метр орчим шиг юм уу. Одоо цүнх хатганаа ч гэдэг юм уу. Дандаа л ийм уламжилт хэмжээсээр хатгах байгаа. Алс зоо авалт өнгөн буюу хөнгөн хэлбэрийн байх юм бол одоо нухаж зоо гойны зураа махыг тогшоож өгснөр бас намдах тохиолдол байгаа. За хатгахаас өөр аргагүй бас тохиолдол байгаа. Ингэсэн үед бол одоо ташааны хавтгай дотор цүнх хатгах гэдэг. Та нэгсэндөө сүүжний нөхийг олж хатгах. Энэ одоо 4 хуруу. Одоо Монгол зэмлэсээр бол одоо 4 хуруу
Уян дүнсний 10 см метрээ утгаар хатгаж хэмжилдэг. Энэ дээр хэд одоо ташаан толгой. Энэ хонг хуулцахаас энэний яг огтлолцол цэг буюу яг одоо голд хатгаж байгаа. 20 саяжаар яв. Тэгэхээр 20 сая гэхээр мөр өгд юм байхгүй шүү дээ. Харин наснаас одоо Тий энийг хахад 4% градаа яв. Тийм л. Мөн энэгээр өрөмдөд. Одоо адууны 2 хар тавханаас цус авахдаа энэгээр өрөмдөд авчигдаг. Яг хэмжээтэй. Хэрэг хэмжээний оруулж авах уу? Яг ингэж хүнээр бариулж байгаа одоо яг ингэж өрөмдөд. Ингэж өрөмдөд тэгээд туураас орлоо цус гараад ирлээ. Авуулаа. Одоо ингээд нөхөртөд галчилдаг. Нэг талаар хөдмөрийн маш нөгөө талаар эмчилгээний. Хөл рүүгээ хөлдөө цус уурна. Хөлний туура хатгахад хумсны бүтэн хумс, тал хумс ингэж тавьж хатгадаг. Бүтэн хумс нь болохоор магна, жолоо хатгахад яг юу хаадаг. Тааруулдаг. Яг өөрийнхөө хумсаар 3-ны хийгээр ингэж хэмжиж тааруулна. Хэмжээ маш сайн байх хэрэгтэй. Тэгээд доошлоод ирэхдээ энэ симхи бол одоо ингээд барихад хонголцож байх хэвээр. Тэрнгээр нь л хатгадаг. Одоо туурны хана гэхэд энэний голлуулаад энэс нь ингэж тавиад тэгээд энд хатгадаг. Энд рүү. Тэгээд ерөнхийдөө дооцын цусууд энэгээр гарна гэдэг. Одоо энэ мал хатгах гэдэг бас өдөртэй. Одоо өнөөдөр мал хатгаад гэсэн чи хатгадгүй өдөр байж. Зайлшгүй шаардлага гарвал одоо түргэн арга хэмжээ авахгүй бол одоо болдгоо үе бол одоо яах вэ? Ёстой нэг өдрийнхээ сайн цагийг харж байгаа. Өдрийн цаг гэдэг төрсөн өдрийн төр гарсан өдрийн гараг гэж юм байна. Цаг минут мал ханд цөөндгөө өдөр байна. Тэгэхээр нөгөө ягаад цээрэлдэг вэ гээ? Бүрэн өдөр нь хатгачихаар нөгөө юм уламжил болчдөг. Дагдаг. Дахиад мал өвчлөдөг. Эндээс цээл гэдэг нь ирдэл дээр. Одоо шанааныхаа эндээс таарахгүй байгаа дандаа сайн үйсэн. шанаас аваад тий. Тэгээд харгалахгүй мөн. Таарахгүй жоохон тэгээд халдаг л. Амьсгаад юу яадгийг самалдгийг наав. Тагнааг бол Илтгэл тий. Ирэхэд туссан ясаа. ерөнхийдөө дандаа орхон. Туссан тий. За туурнаас бол сантиметраар аав. Тэгээд тоор. Тий, туурнаас бол ингээд тэгээд чийд аваад. тэгнэ. Магнаа бол яг хөө энийх уурлаас нь тийм Харж аав. тий наалж аав. Юу голхийг бол дандаа нэвт аав. Бид тэрхээ өнгөж авахгүй. Түнгөө юм нарийн готгаар нэвт авчих. Дөрөөлөх. Хаа дөрөөлөхийг бол ингэж яваа тийм ээ. Тэгээд заагаад яваад. Чээс ингэж Суудсан. Ой. Тэгээд сурж. тэгээд энэ гидснийх нь чээс ингэж. Тэгээд наач л өгч байгаа. Ой. Одоо наад юм сурж. 8 сард одоо сэрэг хэмжээний үед л одоо эднээс зарим ганц нэг нь кокшин көвэж юм уу одоо энэ тэмээ таргалахгүй үед нь л хамуур гоцоо одоо ээлгэндээ одоо сэвсүүлсэн бол гэж боддог. Тэр үед нь л одоо тэр сууны 2 бэдэн булчирхаанд л хатгадаг. Тэгээ сайхан нар урын одоо сайхан тааруулж байгаа. Өйтрэн сайхан ингэ сайхан өйтрэн тааруулж байгаа. Хатгахтай тэгэл. Тэмээ дахиад нэг $10 хоногийн дараа сайхан 9 ноос нургацсан тэр хамуулж ирсэн тэмээ юм уу? Тэр нэг жоохон таргалахгүй байсан тэмээ юм уу? Тэгээ дотроос нь одоо нэг ямамалны цус өгчтийн заримд. Тэр бол маш их тэр цус одоо тэр ямааны багзаг үлээч тэр 2 настай ямааны цус тэр их маш их төлжүүлдэг байх. Тэр сэрэггүй байгаа тамиан одоо тэр үл 2 литрээр нь одоо гарсны ямааны цусыг одоо сайхан шингэлж байл тэр чигээр л өгчтэй. Тэгтэр л одоо тэр тамиан цусын төлжүүлдэг юм уу ямар хийсэн 5 цулд эргэл болгодог.